За эдийн засгийн хөгжлийн яамнаас асуух гэсэн юм аа. Хоёрхан зүйл асуух тий. Хоёр сайда энэ нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.7 их 80 тэгээд энэ тоон дотор 26 оны орон нутгийн төсвөөс үлдэгдлийг санхүүжүүлэх зарлагын төсөвт тусган баталж хэрэгжүүлэх гэх 57-гийн 3 дахь заалт төсвийн тохиолдол байна. Тэгэхээр энэ 1.7 их 80 дотор чинь хэдэн хувь нь орон нутгийн зардал байгаа вэ? Энийг яаж харж байна вэ гэдгийг тодруулъя. За мөн засгийн газрын өрийн нийт хэмжээгээ нөгөө уг нь ингээд цаашаа доктортой ингээд 45% дээр барьж хийгээд ингэж явж ирсэн. Энийг буцаагаад 50 болгочих гэж байгаа юм байна. Тэгэхээр энэ бол хязгаар л да. Хязгаар. Гэхдээ 45-аас дээш нь давуулаад 50 гээд тавьчихаар 45-аа давуулж хэрэглэх юм байна дор хаяж гэдэг ийм мессеж эдийн засагт өгөөд байна л да. Гадаад өрн байна өөр. Тэр энэ хоёр дээр нэг хариулт өгөөч. Засгийн газрын өр 50. Одоо госч нэмж байгаа учраас шалтгаан гадаад зээлийн өрийг ашиглалтыг сайжруулна. За хууль өргөн барьдсан байгаа 2 том төслөө явуулна. Хэрвээ 2 том төслийг гадуур гаргах юм бол бид нэр эдийн засгийг төвчүүлэх гол орон зай бол гадаад зээлийн ашиглалтыг нэмжээж ил эдийн засгт өнөөдөр учраад байгаа хүндрэл бэрхшээлийг даван туулах гол одоо хөшүүр болгож ашиглана л гэсэн агуулгатай. За орон нутгийн төсөв зарцуул хэдэн хувиа гэдэг нь намар төсөв хуваарлтан дээр яригдана. Одоо салбарын зардлын хуваарийн асуудал яригдахгүй. Уг нь засгийн газраас өргөн барьсан зээлийн ашиглалтыг бид нар дэмжиж явж байгаа. Тэгэхдээ тэн дотор чинь бид нар ингэж амлаж байгаа шүү дээ. Зээлийн ашиглалтаа нэмнэ. Гэхдээ төсөв өрөөнийхөө гадаад зээлийнхээ хязгаарыг бид нар хүндэхгүй. Энд таазаа бол хүндэхгүй. Энийг бол одоо нэвт цоолохгүй. Энэ дотроо барина гэж хэлээд ингэж амлаад, ингэж ойлгуулад тэгээ зээлийн ашиглалтыг нэмж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо эн чинь зээлийн ашиглалтыг чинь нэмнэ. Өөрөөгөө дэд хязгаарыг чинь нэмнэ гэдэг. Тэгэхээр энэ мессеж чинь зөв үгүй. Энийг нэг эргэж хараарай. Уг нь их хамгаалаа тэр хоёр зээлийн ашиглалтыг нэмээд уг нь 45% бол хангалттай багтахаар байгаа шүү дээ. Хангалттай багтаж байгаа шүү дээ. За энийг нэг эргээд хараад гар. Энэ ийм шүү дээ. 27 оных чинь инх баггүй юу? 27 оны энэ алдагдал дотор чинь их хамгаалаа 26 оны орон нутгийн гараагүй зардал багтаж орно шүү дээ. Тэгэхээр 26 оны төсөв батлагсан дээр орон нутгийн батлах төсөв биш байхгүй. Тэр чинь бүр 28 онд очно. Энэ 27 оны төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал дотор чинь би дахиад хэлье. 26 оны орон нутгийн төсвийн энэ жил гараагүй зардал чинь тийшээ шингэж орно шүү дээ. Тэгэхээр тэрийг та нар тооцоолж эндийг оруулахгүй бол болохгүй шүү дээ. Одоо 25 оны төсвийн гүйцэтгэл ярихад тэр яригдана. Өөрөөр хэлбэл 1.7 их 80-ийг чинь 1.3 их 80-д нь орон нутгийн төсвийн зардал байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл засгийн газар нөгөө зардлаа шингээж чадахгүй. Нөгөө алдагдал чинь орон нутгийн зардлаар дүүрчээд байгаа байхгүй юу? За эдийн засгийн хөгжлийн минь хямглан тэр сүүлийн хэсэгдэл хариулъя. За алдагдлыг өмнө жил бид төсөөлөхдөө 27 оны алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 0.8%-аар төсөөлж батлуулсан байсан өмнөх төсвийн хүрээнд дээр. Төсөөллийн хэсэгт нь. Тэгэд энэ жил эдийн засгийн идэвхжил нэлээд буугарж байгаа болохоор мөн хөрөнгө оруулалтын боломжууд нэлээд буугарч байгаа болохоор дотоодын нийт бүтээгдэхүүний 1.5% руу болгож нэмэгдүүлж байгаа. Тэгэхээр энэ нэмэгдүүлж байгаа орон зай бол бараг 800 тэрбумаар нэмэгдүүлж байгаа. Тэгэхээр энэ нэмэгдүүлж байгаа орон зай нь агуулгаараа ч гэсэн бас тэр орон нутгаас энэ алдагдлын орон зайд нэлээд юм хуваарлах болов гэд сангийн хамтын ярьж байгаад нэлээд нэмэгдүүлсэн ийм л тоо. Зээлийн үр дээр бол сангийн амнаас яг наривчсан тооцоон дээр хариулсан дээр. За сангийн амны өрөө удирдлага хэлтсийн дараа гантагдах чухлын гишүүний асуултанд хариулъя. За засгийн газрын үр дээр бол гадаад зээлийн ашиглалтыг ашигласан дүнгээр нэмэгдээд явдаг. Одоо
засгийн газраас өргөн барьсан байгаа гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэх хуулиар бол яг одоогийн ашиглалт бол нэг жилд 1.2 их найд орчим гадаад зээлийн ашиглалттай байгаа. За хууль батлагдсанаар бол энэ ашиглалт бол нэг жилд 3-аас 4 их найд болж нэмэгдэх ийм төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхээр одоо жил болгон ойрын жилүүдэд 3-аас 4 их найдын гадаад зээлийн ашиглалт ингэж нэмэгдснээр бол бас засгийн газрын үр дээр бол тодорхой хэмжээгээр нэмэгдэх ийм төсөөлөлттэй. Тэгэхээр 27-28 онд бол хязгаарыг 50% байхаар төсвөрийн мэдээлэл дээр оруулж ирсэн. За эдийн засгийн хөгжлийн их хамгаална. Их хамгаалнараа над асуудлуудаа яг тэр угаар нь сайн олж харж сайдтай сайн сэнгэлж байгаараа. Наадах чинь ийм штэ. Уг нь өмнө нэг гişүүдийн өргөн барьсан дотор над орон нутгийн алдагдлыг чи уг нь шийдсэн залт байсан штэ. Тэрийг их хурл дээр дэмжүүлж чадаагүй. Тэгээ сая засгийн газар өргөн барихтаа тэр хэсгийг асцсан байл. Одоо тэгэхээр иргэжлийн 1.7 дотор чинь бараг 1.5 байна уу да бараг орон нутгийн зардал ороод ирнэ. Тэгэхээр цаана засгийн газарт маш бага орон зай үлдэж байгаа шүү. Нэгдүгürt. Тэгэхээр тэр хуулиа оролдох хэрэгтэй байхгүй юу? Орон нутгийн тухай хууль, төсвийн тухай хууль тэр 57-гийн 3-2 гэж байгаа. 64-1-2 гэж байгаа. Эдгээр заалтуудыг эргэж харж янзлах хэрэгтэй. Уг нь энийг дагуулж орж шийдсэн болох байсан. Нэгдүгээр. Хоёрдугаар ганц тогтох дарга тэгэхээр наад тоонуудаа эдийн засгийн хөгжлийн яамд өгсөн л байлгүй дээ. 3-аас 4 их найдаар нэмэгдэхээр нэмэгдсэн ч гэсэн 45% дотроо байрна шүү дээ. Чөлөөтөөр байрна. Наа чин 45% ч одоо гүйцэтгэл чинь 38-9% та гарсан байгаа. Цаана орон зайны чинь бараг 6% байгаа байхгүй юу? 112 их найд чинь 6% гэдэг чинь бараг 7 их найд байхгүй юу? Тэгээ наа чи 3-аас 4 их найд чинь 45 дотор хангалттай барина. Цаана дахиад орон зай гарна. Тэгэхээр одоо наадах чи ингээд засгийн газар өрөө нэмэгдүүлэх гэж байгаа юм шиг ийм мессеж очих байхгүй юу? Хөрөнгө оруулагч нарт. 45-гээд хэдүүлээ ингээд 38-9-ээр гүйцэтгэл нь аваачаад 45-аас итрүүлэхгүй гээд дунд хугацаанд баталсан ш цаашдаа нэг 4-5 жил доорож бид нар ингээд сахилгааттай ингээд явна гэдэг. Одоо наадах чи гадна талдаа та нар одоо дахиад бондонд явна. Хамгийн түрүүнд энийг чи асууна. Яагаад 50 болгоцсон юм бэ? Тэгэхээр эрөө дотоодын бүтээгдэхүүнээ нэмэгдэж байгаа бол нэмэгдсэн ирээд 45 дотор ч нэмэлт орон зай гарах учраас за өрийн тооц 60% хуулиар хязгаар. Тэгээд Жавхлан сайд яриад байгаа гишүүн яриад байгаа 45 болох бодлогын зөв. Эдийн засгийн хөгжлийн яамны бодлого бол энэ дээр байгаа. За ингээд 5% нэмэгдүүлж байгаанд бид нэр одоо засаг газарт хөрөнгө оруулалтын шин одоо саналууд гадаад зээлийн асуудлууд гарч ирж байна. Жишээлбэл одоо нисэх буудлыг өргөтгөх. Манай 8 одоо гацтай Чингис хаан онгоцны буудлын ачаал нь 3 дахин гэтэрсэн. 2.4 сая зорчигч авчихсан. Одоо ингээ Японы засгийн газартай дараагийн 11 гейт бүхий дараагийн шинэ нисэх буудлын асуудал. За дэд бүтцийн асуудлууд. Замын одоо хөрөнгө оруулалтууд, гадаад зээлийн ашиглалтууд яригдж эхэлж байна. Тэгэхээр тэндээ ямар ч байсан нэг 5% нөөцтэй явъя. Шинэ эдийн засгийг идэвхжүүлэх яг энэ төсөв санхүүгийн хүнд үед гадаадын хөрөнгө оруулалт, гадаад зээлийн ашиглалтыг нэмж явах нь их зүйтэй гэдэг ийм зүйл дээр бид санал нийлсэн тэгээд оруулж ирсэн байгаа. Тэр нөө 45-ыг уг нь 50 болохгүй эдийн засгийн хөгжлийн яам бол одоо за сангийн яамыг бол ойлгож болно. За энийг жоо нэмээд өгөөч гэж байгаа бах. Харин эдийн засгийн хөгжлийн яам бол энийг 45 дотор бүр 40 рүү зүтгүүлж явах ёстой ийм яам шүү дээ. Макро бодлого талаас нь бол одоо энэ өнгөрсөн Наранбаатарга энийг зарчим зөвлөлтөд санал гаргаад хэвээр нь үлдээ 45 гэж. Одоо зарчим зөвлөлтөд санал гаргаж болохгүй юу? Тийм бол болох хуулиараа 2 үсэн үү? Гэхдээ энэ нөгөө 45 50 ч нь өөрөө хаана хэрэглэгддэг вэ гэхээр гадны хөрөнгө оруулагч нартай уулзахад энэ гадаад зээлийн өртөө холбоотой эрсдлийн асуудлаа тайлбарлахад за нөгөө бондондоо явхад өөрийн зохицуултаа хийхэд хамгийн түрүүнд нэгдэх асуулт ч одоо яг энэ болж ирэх байхгүй. Тэгэхээр уг нь энийг яг 45-г дунд хугацааныхаа 2-3 45 дээр тантай санал нэг байгаа. Сангийн яам маань тооцоол хийгээд 45-да хүрэхгүй давчаад байна гэдэг асуудал яригадаад байгаа байхгүй юу? Сангийн яамны санхүүгийн бодлогын газрын дараа тулгаа Жавхлан гишүүний асуултанд хариулъя. Энэ хүрэн дээр байгаа бол өөр бол угаасаа энэ хязгаарын асуудал гэдгийг бол
өмнө бас тайлбарласан байгаа. Тэгээд яг энийг 45-ыг яагаад 50 болгож байгаа шалтгаан нь газрын тус болон Эрдэнэ бүрэнгийн зээлийн хэрэгжилт яг одоо гэрэн дээр заасан хуваарийн дагуу ашиглалт орохлоор одоо манай дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хуваар энэ 45%-аас хэтэрчээд байгаа юм л асуудал байна. Тэгэхээр бид бол засгийн газар бол жил болгон хувийн хвшилтэд зориулж 1 тэрбум орчны баталгаа гаргах энэ орон зайгаа авч үлдэж байгаа асуудал байгаа. Хэрвээ энийг 45 руу болгоод энэ газрын цусны Эрдэнэ бүрэнгийн ашиглалт гараад явна гэхэлэр засгийн газар 27, 28, 29 онууд дээр хувийн хвшилтэд зориулж засгийн газрын баталгаа гаргах боломжгүй ийм орон зайг болчихлоо гэсэн юм л асуудал байна. За тулгаа дарга таны хэлсэн тоонд одоо би арай илүү итгэе. Түрүүнд уг нь хэлцийн дарга чинь хэлэхдээ энэ хоёр зээл дээр нэмж ашиглах нь 3-4 тэрбум их найд дотор багтана гэсэн шүү дээ. Тэгэхээр чинь би асууад байхгүй. Тэгэхээр 45 дараа багтах юм байна гэд. Одоо гүйцэтгэл чинь 38-9 төө байгаа. Тэгээ 45 гэдэг чинь 5% нөөц байгаа. Дахиад 5%-аар нэмээд ингээд 50 болгочоор чинь дотоодын нөөц чинь 112 болцсон үед нэмэлт та нар ямар орон зай авч яанө гэх чинь 11 12 их найдын орон зай авч шүү дээ. 11 12 харин тийм. Тэгэхээр наа чинь айгүй том орон зай авчаад энийгээ дараа нь та нарт хөрөнгө оруулагч нартай яаж тайлбарлах юм бэ гэдгийг чинь би уг нь туслах гээд байгаа санаа юм. Тэгээ та нар энийг зөв талаас нь харж ойлгоорой.